Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээний хүрээнд тавтай морил. За сайн байцгаана уу? Ингээ манай подкастын шинэ дугаар эхлэх гэж байна. За тэгээ энэ дугаараа маань болохоор Эрдэнэ хотоос явагдаж байна. За тэгээ өнөөдрийн дугаарт манай сайн найзын ихч булгаагч маань оролцож байна. За сайн байна уу булгаагч? Сайн байна уу? За өөрийгөө сонсож байгаа хүмүүст танилцуулах уу? За намайг Булган гэдэг Эрдэнэ хотод оршин сууж амьдардаг нэг ээж байна. Ямар мэрэгчлээ лээ булгаач? Эмзүүч мэрэгчлээ. Тэгээд мөгийн маань амар шаргуу гойд юм байлээ. Амар их татгалцсан. Тэгээд ийм шаргуу болохоор тэгээд ийм амжилттай бол да. Тэгээд дүүгээрээ бахархдаг. За баярлалаа. Булгаагч би орохгүй гэдсэн. Тэгээд одоо ихчээ зүгээрээ орчголдоо гуйж ингэсээр ирсэн байгаа. За тэгээ булгаагчээс маань асууж сурах юм их байгаа учраас өнөөдрийнхөө подкастт ороход зөвшөөрсөнд маш их баярлалаа. За тэгвэл ерөнхийдөө хамгийн ихний асуулт маань анх нөгөө ээж болсон түүхээс эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр та анх ингээ өөрийгөө ээж болсныг мэдээд те ямар санагдчихсэн. За тэгээ жирэмслэл төрсний дараа хугацаануудад гоё бөгөөд аз жаргалтай бөгөөд одоо бас хэцүү зүйлүүд нь юу байсан талаар хуваалцаач. За би ч нь болохоор хожуу хүнтэй суусан, хожуу төрсөн ээж байна. Тэгээд хожуу жирэмслэлтийн нэг юу нь болохоор дааврын огцом өөрчлөлтөнд ороод жирэмслэлтийн процесс бас ерөнхийдөө өндөрлөлтөд явагддаг юм шиг санагдсан. Тэгээ мэдээж нэг хожуу хүнтэй суугаад жирэмсэн болж байгаа болохоор мэдээж жирэмсэн болсон мэдээг одоо харахтай нэг 200-аас харах бол мэдээж маш гоё мэдрэмж байсан. Тэгэл баяртайгаар хүлээж авсан. Тэгээд эхний 3 сарын үед болохоор нэг би жирэмсэн болохоор амар их нэг ихрүүлээд идэв эхнийх дээрээ. Эхний 3 сар дээрээ. Ингээл цогцоо зайгүй юу мэдэж уусан ч ингээл тэгээд тэр нь нэг жоохон хордлого маягийн юм байгаад байгаа. Тэгээд бас витамин уухаар витаминээ шууд бөлжчихдэг ч юм уу. Түүнээс гол нэг амар нэг юм идэж чадахгүй хүндрэлтэй явагддаг хордлогыг бодвол гайгүй. Тийм явагддаг. Эхний 3 сар. Тэгээ дараагийнх дээр нь болохоор гайгүй яг нэг хэсэг жоохон амс хийдэг үе шүү дээ. Аз жаргалтай жирэмснийхаа хүчтэй бол тийм жирэмслэлтийн аз жаргалтайгаар мэдрэх үе байдаг. Тэгээд сүүлийн 3 сар руу болохоор шууд нэг хожуу ордлого өгдөж эхэлсэн. Хавагнаад даралт нэг сайд, пульс нэг сайд. Сүүл рүүгээ шинжилгээгээр нэг альбумын уурган гаргаад энэ чинь болохоор нэг жирэмсний хожуу ордлогын хүндрэл нөхгүй. Тэр уурга гарч байгаа нь. Тий, уурганч гарч болохгүй. Тэр чинь тэгээд нэг даралт маралт өндөр явагдаад харвах хэрэгсэлтэй. Тий. Тийм байдгаа. Тэгэхээр энийг тэгэл маш их орох эмнэлэгт хэвтэж тэгээд эмнэлгийн эмч нарын хүчээр л давж гарсан да. Тэгэл яалч сүүл рүүгээ хожуу ордлогын хүндрэл өгсөн болохоор 37 нийтэл хүрээл шууд кесар төрөлт рүүгээ орсон ба. Ээж болохоор угаасаа намайг анх чинь болох чи хожуу анхны учраас кесарээр төрнөө гээл дээдсэн. Би болохоор нэг эмчээсээ төрөх эмчээсээ асуусан чинь зүгээр шүү дээ хожууч гэсэн айгуу дажгүй төрсөн хүмүүс байдаг штэ чи тэр хүртэл хараад байж илээ гэсэн. Тэгэл угаасаа би ийм байдал угаасаа болоогүй учраас тэгэл кесарийн залттай кесарээр төрсөн байгаа. Тэгэл ер нь бол миний эхний жирэмслэлтийн процесс бол нэг иймэрхүү байсан. Тэгэхээр тэр сүүлийн үеийн хожуу үеийн хордлого дээр аюух ингээ бас хавагнаад ингээ зүрхний пульс ихсэдсэн юм шүү дээ. Тэгэхээр тэр үеийг эмнэлэг твтэл хэмжлүүлээд яхаар ингээ хамаагүй гайгүй болчдөг юм байна те. Даралт чинь бүр 150% хүрнэ. Пульс чинь 100 гараа явчихдаг. Тэгээд надад даралт ихсэж байгааг нь мэддэггүй. Заавал даралтаа үдчихэж л мэддэг. Тэгээд эмээ уун, эм уусан ч гэсэн нэг тийж доошилдоггүй. Тэгэл эмнэлэгт
дижитал эмнэлгийн юм тариа гэдэг тиймэрхүү юм. Ерөнхийдөө нэг амар сүртэй юм тариа хийхгүй ч гэсэн эмчийн хяналтанд л ерөнхийдөө орж байгаа гэсэн. Ямар нэгэн асуудал үүсэх юм бол тэнд асуудлыг шийдэх үүднээс байнгын шалгаж байхгүй бол харуулах магадaltaй гэдэг юм шүү дээ. Ааха. Хажуу ордлого бол маш ер нь бол аюултай гэсэн үг. За тэгэхээр угаасаа хийс үрт орно гэдгийг бол мэдээд ингээд яасан ба шүү дээ. За тэгээ хийс үрийн хаалгаанд ороод за хүүхэд ингээд гараад ирж байгаа шүү дээ. Тэр үеийн сэтгэл ямар байсан бэ? Одоо хийс үрийн дараа би болохоор ерөөсөө хийс үрэлж үзэг болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол ингээд амар өвдөөд удаан идгээд ээжэд ингээд хинхэрэхэд амар хэцүү байдэн шүү дээ. Тэгэхээр тэр процесс нь яаж явагдсан бэ? За ямарч гэсэн нэг ингээд биеийн өөрийнх нь ээжийн бас дархлаа эрүүл мэндээс бас шалтгаалж эдгэрэлтийн процесс түргэн байх уу, жоохон удаашралтай байх уу гэдэг шалтгаалтай юм шиг санагдсан. Тэгээд би болохоор ер нь төрсний дараа 5 дахь хоног дээрээ л нэг оёо нэгдсэн болт хийлгэх шаардлагагүй. Тэгэл болцсон байсан. Тэгэхээр миний эдгэрэлтийн процесс, оёо эдгэрэлтийн процесс бол гайгүй явагдсан гэж ойлгож байна. Тэгээд яг хөө тэр чинь нөгөө хитэн 7 ойдол зүсэгдэж төрдөг гэдэг байхгүй хийсээр. Тэгэхээр чи тэр доторх ойдлууд бүрэн эдгэртлээ ер нь бол нэг сараас 2 сар, заадлан 3 сар ингэж ер нь бол бас юу ган барих юм уу? Тийм байдаг. Тэгэхээр тэр 7 хэсгийг 7 ойдол тавьчих гэсэн юм уу? Хэсэг болгоныг ойдог гэсэн үг. Дотор ойдол гаднаасаа цаашаа дотгошоо ингээд 7 нийт ингээд давхарга зүсэгддэг гэсэн үг байхгүй. Тэрийг тэгэд яг айгуу гоё үг нь ингээд төрцөн те хүүхдтэй ингээд шууд нэг өөрөөр төрж байгаа ээжийг бодох юм бол өөрөөр төрж байгаа чинь шууд ингээд хүүхдээ арчлал тордол явчихдаг бол хийсвэрээр төрж байгаа хүмүүсүүд болохоор заавал давхар дахиад нөхөр нь ч юм уу хажууд нь асрах хүн хэрэгтэй байдаг. Тэгээд тэр асаргаа сувилгаа сайн байж түргэн идэгнэ. Тэр нөгөө нэг дараах бас нэг сэтгэл зүйн асуудал одоо өөрөө хажуугаар нь яа гэж хүүхдээ хажуугаар гэдэг ч юм уу. Тэр юмнуудыг аягүй дажууд аваад гарч чаддаг юм шиг санагдсан. Тий. Тэгэхээр тий. Эмнэлэг тэгээ хэд хоног байсан бэ та? Хөнгөө тий. 3-аас 4 хоног байсан баха. Тэгээд гарсныхан дараа 5 дахь хоног дээр нөө дахиад нэг ойдлоо солиулах гэж очсон чинь за энэ удаа ингээл солиол ерөнхийдөө дахиж ирэх шаардлагагүй маа гэж ерөнхийдөө 5 хоног дээр болт хэлэх шаардлагагүй болцсон байна гэсэн. Тэгэхээр би нэг 3-аас 4 хоног л хэвсэн байгаа. Тэгэд ойдл яйда идэгээл нөө тонгоогоо гэл жоохон бүгтэйгэл те хүүхдэд сайн өргөж хөхүүлж чадахгүй ч юм уу тийм байдалтай байж ах нөө охин маань бас шаарлалт өндөр явагдаад буцаад гараал маргааш жилөө дахиад эмнэлэгт тавьсан. Тийм. Шаарлалтаа болох гад аппаратанд орох шаардлагатай гээд. Тэр чинь нэг бас нэг 7-оос 10 хоног чөлөө болсон юм аа. Тэгээд яагаад тэгж утсан гэхэлэр бас нэг манай хүүхд чинь жоохон нэг дутуу төрсөн 37 мэдээлэлтэйгээр 2.500-аас дахиад нэг хэл 900 болтлоо ч ингээ эмгэгжин алдалт гэдэг процесс нь явагдсан байхгүй. Угаасаа хүүхд төрсний дараа ингээ алддаг. Гэхдээ манай хүүхдийн болохоор илүү алдсан. Тийм эмгэгжин алдалт руугаа орсон учраас дахиад илүү сайн тордох тэр шарын буулгах гэдэг арчилгаа тордлогоо их байсан. Тэгэл эргээгээл дахиад эмнэлэгт тавьсан. Би чинь төрхийн өмнө нэлээд хоног эмнэлэгт тавьсан. Дахиад төрсний дараа эмнэлэгт тавьсан. Дахиад төрөө шаарлал гээл би чинь ер нь бол нэг хэсэг эмнэлгээс бүр амар яасан. Тэгэл ямар ч нэг хэсэг нэг тийм юм болоод одоо ерөнхийдөө бол тэр асуудлууд өнгөрөөд байжсэн чинь дахиад эхний 3 сар чинь бас нэг жоохон гиз дүүрэнгийн асуудал байсан юм шиг санагддаг. Ер нь л их уйлдаг хүүхдээсэн. Тэгэл би ч нөгөө нэг хожуу ээж болж байгаа нэг хүн чинь бас нэг жоохон нэг тэр хүүхдтэйгээ харьцах тал дээр жоохон муу идэм шиг санагддаг байхгүй. Шууд ээж болонготой зарим хүмүүс мөстө миний хүүхд яаж нээж ийн гэх хүүхдтэйгээ яриад явж би болж таа тэгж чаддаг. Хүнтэй харьцах тал дээр угаасаа муу тэгэл нөгөө хүүхдийн бас тэр гид дүүрэн мөргөний ингээл уйлаад ах чинь бас айгүй
стресс төлдөг юм байлээ. Учрыг нь олохгүй яагаад нэгдэхгүй тийм. Тэгэл тэр бүх зүйлийг тэгэл нөхөр яг хажууд хамт байгаад хамт тавсан тэгэл яг ингээл гоё болоо нэг гунгнаал өөрчлөлтүүд гараад өсч хөгжилтийг хараад ирэхээр л яг нэг ээж уснаа яг тухайн үед мэдрээд ээж хаан болж байгаа аж аргалтай мөчүүдээ мэдрээд эхэлт юм билий. А тэрнээс өмнө бол нэг хийсэрийн ойд шаарлалт гидс дүүрэл тэгэл тэр болгоно дуусахгүйсэн. Тэрээс яг ээж уснаа тухайн үед аж аргалтаар мэдчих чадахгүйсэн. Тэгээ юм намжаад ирсэн чинь харсан чаар нөгөө хүүхдтэй болсон байж тээ гэдэг шигтэй бараг. Тэгээ энэ хүүхд маань ингээл энэ хүүхдэд чи яасан хөөх юм бэ гэл дээ. Тэгэл яг хайрлал харьцаал хүүхдтэйгээ харьцаал ингээл яг ээж болох тэр аж аргалаа мэдрээд эхэлж байгаа. Тэр нь яг хэдэн сартаагаас эхэлсэн юм шиг санагдчихэв. Одоо жоохон гунгнаал хөдөлгөөнд жоохон ингээл унтахч мундах нь багасаад ч юм уу. Нэг ээжтэй харьцаа үүсгэх боломжтой болоод эхлэх үед нь нэг сэтгэлээ гайг болоод мэдэрч эхэлсэн юм болоо. Түүнээсгүй яг ихэндээ бол нэрнгэсэн. Яг тэр гоё юм одоо мэдэрч чадахгүйсэн. Зарим хүмүүс ч төрөөлстэй хүүхдийнхаа ингээл ял ярьдаг надад тийм байгаа. Тийм байгааг. За тэгэхээр сонсож байгаа ээжүүд маань те хэрвээ ингээд ундрахгүй байлаас зүгээр юм биш үү? Шууд бас ундраад идэггүй юм байна хүн болгон дээр те. Тэгээ ер нь нэг бас яг юм жирэмслэлт их хүнд байсан, айгу хүнд хордлого өгсөн. Одоо тэрнээсээ айгу ингээд ядрал нөгөө нэг одоо хүнд нөгөө мэдрэмжүүд авсан те. Тэгээ ингээд дараа нь хүүхэд төрсний дараа бас дахиад имлэгт ингээд хэвтээд. Тэгэхээр чинь ингээд ерөнхийдөө хэрвээ ингээд таны жирэмслийн процесс, төрөлтийн процесс жоохон хэцүү байсан бол яг тэр нөгөө нэг сайхныг тэгж хурдан бас мэдрэхгүй байж болд юм байна гэдгийг булгаач хаан түүхээс харж ийн. Тэгэхээр хэрвээ тийм бол ингээд ээжүүд заримдаа өөрийгөө буруутгах гад идэв ч тээ. За би өстө нэрээ хүүхдээ төрчөөд ах чинь сайхан гоё мэдрэхгүй ярихгүй юм ч гэдэг юм. Одоо юу гэдэг нь нөгөө хайр нь ундрахгүйангингууд өөрийгөө ингээд буруутгах гад идэг учраас тийх хэрэггүй шүү. Тэгээ цаг хугацаанд болохоор таны бас туулсан зүйлүүд ингээд нэг намжаад ирэхээр те тэр нь ингээд аяандаа бас болдог процесс ахнэ. За тэгээ одоо булгаагч маань бас дахиад жирэмсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн жирэмслэлт дээр одоо хэдэн сартай байгаа лээ. Тэгээд энэ удаагийн жирэмслэлт өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна. Өөрийгөө одоо жирэмсэн байхдаа халамжлах те нөө хайрлах ямар зүйлсүүдийг та хийж байна. Тэр талаараа хаваалцаач. Одоо 32 нийтэлтэй байгаа. Тэгээд дахиад 4 жилийн дараа гэхээр бас л хожуу төрж байгаа. Гэхдээ нөгөө нэг анхныхыг бодох юм бол ёстой бурхны айцлал гэдэг шиг сайхан явагдаж байна. Эхэндээ бол яг жоохон хордлого байсан, ядарсан, яг ажиллаа хийжсэн болохоор жоохон тиймэрхүү зүйлсүүд ажиглагдчихсэн. Одоо бол хаван байхгүй, даралт гэсэн байхгүй. Тэгээ хожуу хордлого явагдахгүй би бүр айгуу сайхан жирэмсний процесс маань явагдаж байна. Тэгэл удахгүй төрхөөгөө үлээгэл байж байна да. Тэгээд одоо том маанаас айгуу тийм халамж хайрыг мэдрүүлээд бүр аж аргалтайгаар жирэмсэлтэй мэдэрч байна. Тэгэл байнгын тэрэл үнсэл хайртай шүү. Тэгэл орой ч унтахтаа тэгэл хүзүүгээр тас тэрэл ээж хайртай шүү. Тэгэл охиноосоо сайхан аж аргалыг мэдрэл хоёр дахь хүүхдээ хүлээгээл байж байна да. Тэгээ энэ удаад болохоор хаван айгуу гайг байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэхээр тэрэнд одоо юу хэрэгэлсэн чинь хавгнахгүй байна. Хожуу хордлогоос сэргийлэх нөгөө арга замуудыг бас таавалцаж. Нөгөө нэг 12 нийтэлтэд заавал нөгөө нэг энти үзүүлээ, шинжилгээ өгөөд урьдчилсан бодлого бодоод тэрийг яг нөгөө мэрэгжлийн хүмүүс маань хийд юм лээ. Тэгээд тэр шинжилгээнээсээ бодлогоо бодоод за та яг өмнөх жирэмслэлтээр өгөгдөжсэн хожуу хордлого өгдөх магадaltaй байна надад шинжилгээний хариу тэгж гарсан. Тэгээд тэндээс аспирин, кардиомагнил гээд 150-аар өндөр тунтаагаар өдөр болгон одоо 34 нийтэл хүртэл уух хэрэгтэй гэж 12 7-аас 34 нийтэл хүртэл тэгж хэлсэн. Тэгээд бусад нөгөө нэг мультивитамин аавн, тэгээд өндөр тунтай Д витамин аавн гэх мэтчлэн эднэрийгээ хэрэглэхэд тэр хожуу хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж эмчнэр хэлээд зөвлөд яг тэрний дагуу явсан болохоор тэр хаван байхгүй даралт ихсгүй хэвэн өгдөж байна. Тэр шинжилгээ нь хаана ямар газар өгдөг гэсэн бэ?
За Эрдэнэтэд болохоор хувийн эмнэлэгт авдаг, улсын эмнэлэг авдаггүй. Шинжилгээний нэр нь таны хэлээдсэн Хоёр л тест билүү? Тим тест. Хоёр л тест ээ. Тий. Тим тестсэн санагдаад. Тэгээд тэр шинжилгээг өгөөд тэгээд яг 12 нийтэлтэй дээр би ч нэг Эрдэнэтэд нэг энтэйгээ үзүүлээгүй хотод байж тараад хотод үзүүлээд хотын эмч маань миний шинжилгээний хариуг аваад тэгээд яхаа давхар харьцуулж бодлогоо бодоод тэгээд хариу гэлээ. NT гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэр нь болохоор нэг шилэн үзүүний хонхоргоог яг тэр 12 нийтэлтэд үзээд ургийн гажиг үзээд тий. Тэр шинжилгээ хийж байгаа юм байна тий. Тэгэхээр тэндээс харсан дүнгуудээрээ ингээд бодлогоодоо тооцоолж байгаа гэсэн юм уу? Тэрнээс гадна дахиад нэг цусаар шинжилгээ өгч байгаа. Тэгээ бодлоготойгоо бодоод итгэж яат юм бэлээ. За. Тэгэхээр тэр нь за хожуу үеийн хордлогоо заримдаа хожуу үеийн хордлого чинь бас ингээ өөр өгдөг тохиолдол байх уу? Зөвхөн ингээ хаван даралтаар ер нь л бол хөвчлэн даралт ихсэх, пүүс ихсэх. Тэгээд яваанда альбомын шээсээр өөргөө алдах гэдэг. Тийм юм байна тий. За тэгэхээр нөө хэрвээ одоо сонсож байгаа хүмүүс дотор манаас тий хожуу үеийн хордлого өгдөг хүн байвал ийм тестээр урдчилж мэдээд ингээд тодорхой хэмжээний болдог те ийм юугаа ухаар ингээд хамаагүй гайгүй байдаг юм байна гэдгийг би бас өнөөдөр булгаагчсан мэдэж авсан. Тэгээ тийм болохоор подкастнда энийг бас яриарай гэд хэлсэн байгаа. За тэгээ жирэмслэлтийнхаа одоо ингээ айгуугаа enjoy хийж байгаа гэдэг жааш те хүүхдтэйгээ сайхан одоо тэр хайрыг мэдрэхээс гадна та яг өөртөө зориулж өөрийгөө одоо ингээд анхаарч те жирэмслэлтэндээ өөрийгөө хайрлах ямар нэгэн зүйлсүүд хийж гинүү. Хайрлах зүйлс үү? Одоо ямар ч байсан эрүүл сайхан хоолж унтлал. Витамин имэдэл таслахгүй угаал тэгэл тэгжэл явагдаж байгаа юм да. Ажлаа тэгээ бас болцсон баа шүү дээ. Ажлаасаа амраад, крит аваад тэгээд олон цаг би ч нэг хувийн эмийн санд ажилтдаг болохоор өдрийн 14 цаг ажилтдаг байхгүй нэг ажилтны гараагаараа. Тэгэхээр маш их ядардаг байсан. Тэнгүүд нь за ер нь бол шууд амралтаа аваад залгуулаад крит авчаа. Тэгээд сайхан сэтгэл санаа тайван байж агаад төрөх хэрэгтэй байна гэж бодоод. Тиймэрхүү зүйлс болсон да. Жирэмсний үед тэгэхээр за ажиллаж байгаа амарснаас хойш за ерөнхийдөө тэрнээс өмнө ч байсан те сэтгэл санааны байдал ямар өөрчлөлтүүд орж исэн бэ гэх юм уу? Ингээ заримдаа нэг хэцүү санагдал идэв шүү дээ. Бүр нэг яагаад байгаа мэдэхгүй өдрүүдээс идэв шүү дээ. Тиймэрхүү өдрүүд танд байсан уу? Сэтгэл санааны өөрчлөлт нь яаж мэдрэгдэжсэн бэ? Би ч ерөнхийдөө нэг тийм дотгошоогоо хүн нэг тийж амар мэдрэмжээ ил гаргаад идэх ч юм уу яг өөрийн дотор болоод байгаа юм нэг тийж ил гаргаад идэх төрлийн хүн биш юм бэлээ. Тэгэхээр яг нэг тийж амар сэтгэл санаа дэшээ доошоо болох юм. Уг нь гайгүй. Гадны нөлөөтэй биш л гэхгүй. Уг нь гайгүй байгаа тий. За тэгэхээр булгаагч маань эмийн санд ажилтдаг эмзүүч гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ингээд ээжүүдийн хамгийн их сэтгэл санаа хямраадаг юм бол юу хүүхэд өвдөх байдаг шүү дээ. Тэгээ Монголд ингээд өвлийн хүүхдэн цагаар одоо Эрдэнэт ч гэсэндээ бас ялгаагүй л ингээд багтрын утаатай тий. Тэгээл утаанаас ч гадна тэгээл нөгөө цэцэрлэгт явж байгаа сургуульд явж байгаа хүүхд би бинээс ингээд өвчин ингээд аваад ирдэг байгаа. За тэгэхээр тан дээр ингээ орж ирж байгаа үйлчлүүлэгч нар дээр тийм ингээ ээжүүд л бас орж ирдэг шүү дээ. Ингээ ажиглаж хахад та одоо хүүхдээ илүү ингээд хүүтний цаг үед те өвчнөөс хамгаалахад нь юу гэж зөвлөмөр санагддаг вэ? За тэр ээж нартай харилцах үед ч юм уу тэднээс ингээд за энэ ээжүүд маань ингээд ингэчүүл уган зүгээр дээ ч юм уу те эсвэл за урьдчилан сэргийлэхээс гадна өвдсөн байгаа хүүхдтэй бас яаж сайн анхаарал тавих ёстой вэ гэдэг дээр та зөвлөж. Тэгээ ер нь бол одоо өвдсөн хүмүүс мань орж ирэл хөвчлэн эмчийн битсэн юм тарайг авах ажил орж ирж байгаа байхгүй. Тэгээ эмчнэр маань нөгөө нэг ачаал ихээсээ болоод төдийлэн тийм сайн зөвлөгөө урьдчилан сэргийлэх юм уу одоо асаргаа суулгааг нь хэлж өгдөггүй юм шиг санагддаг. Тэгээ тэр үед нь болохоор ялчгүй бид нар би одоо өөрөө бас ээж маань юмч байсан
өөрөө бас яг ингээд эмнэлгийн талын ажил хийж байгаа болохоор тэр нэг зөвлөгөөнүүдийг аль болох тэр эмтийг хавсаргаад хэлж өгөхийг боддог. Жишээ нь одоо ингээд дан эмээ аваад гарахаас нь гадна заавал хамрын нугаагаараа тий хамрын ингээд давсаар найруулад ингээд яг зориултын саунд нь найруулад ингээд угаадаг шүү гэдэг аягүй сайн зааж өгдөг. Тэгээд ингээд сайхан горчилсонтой усанд ингээд хөлийн дүрэх юм бол эдгэрэлтийн процесс хурдан явагдана. Сайн усанд оруулаад хүүхдээ ингээд массажлаад тэр пиццэг эмчилгээ гэдэг юм чинь энэ дан ганцхан эмэнд найдах биш хавсарж ийж түргэн идэх нь асаргаа сувилгаагаар л хүүхдийг ер нь бол одоо эдгэрэлтийг нь хурдан явуулаад дахин ойр орох хүүхдэд өвдөхөөс нь сэргийлнэ л гэдэг аюулсаа хэлж өгөхийг боддгийн ер нь бол тийм эмчнэрийн ачаал их болохоор эмчнэр бол төдийлэн сайн тэднэрээ хэлж өгч чаддгүй гаргачдаг юм шиг л үзэл имээ бичиж өгвөл гаргачтай юм шиг санагдаад байдаг. Ер нь бол орж ирж байгаа хүмүүс маань ч хэлдэг. Одоо яах вэ? Өөр яах вэ гэхэлтэй ер нь бол биднээс л хөвчлээ. Асуудаг болсон доо. Тийм тэгээд эмчнэр маань ч залуу болсон. Ээжийг ажилдаг байхад бол гайгүйсэн. Тэгээд одоо орж ирж байгаа хүмүүс болохоор эмчнэр залуу болсон ингээд бас хэлж өгөхгүй байна. Өөр яах вэ гэхэлтэй л би өөрөө тэгэл туршлагаараа бас ээжээ сурсан зүйлээрээ ч гэдэг юм уу. Тэр зүйлээрээ хэлж өгдөг. За өвчин ханаад хүрсэн бол одоо хамрын нугаагаад хөлийн дүүрээд тэгээд сайн усанд оруулаад массаж хийгээд замдээ сайн хоол унд те шүл устай шимдэж хэлтэй хоол унд өгчөж байгаа. За тэгвэл тусгаас нь өмнө одоо нэг юм урдчлан сэргийлээд одоо жишээ нэг юм витамин С уулгаарай ч гэдэг юм уу. За нэг иймэрхүү янз бүрийн зэмнүүд байдаг шүү дээ. Тэрэн дотроос ер нь яг аль нь илүү үр дүнтэй вэ? Жохон нэг цор гээд эхлэхэнгүүт нь одоо нэг им уух антибиотик уух төвшөнд хүрчмээргүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тэрэн дээр юу хийж болох вэ? Би бас жоохон л тусцсан байхад л одоо ч нь бол хүмүүс чинь бас заримдаа дураараа амгцл өгч гээл талгаах гэж байгаа юм шиг ороод ирдэг байхгүй. Тэнгүүт нь шууд дотроос ингээл стрессдэг гэл. Юу яриад байгаа юм бэ? Яасан хүүхдийн талгаах гэж байгаа юм уу гэж хэлдэг шүү дээ. Тэнгүүт тэгээ ямар ч байсан шууд антибиотикгүй гэд хэлдэг. Одоо байгалийн гаралтай антибиотик гэдэг зүйлсүүд бас байдаг байхгүй. Нөгөө нэг цангис жимсний зажилдаг витамин энэ төр байдаг байхгүй. Зөгийн жилич гэдэг юм уу. Эднэр чинь байгалийн гаралтай антибиотик гэж явдаг учраас жоохон ингээл эвгүүдэд ирэнгүүт нь тэднээсаа илүү төлхөө өгөөд Д-ийн тунг нэмээд С-ийн тунг нэмээд одоо нөгөө витамины тун ихтэх гэдэг зүйл байхгүй. Витаминээ сайн өгөөж байх юм бол тэр дараагийн антибиотик өгөх мөх гээд илүү дараагийн шатны эмнүүд рүү орохгүй байх боломжтой байхгүй. Таслахгүй яг юм бол тэгэхгүй тэгээд витамин ихт чинь гээд буруу нэг ойлгож аваад байдаг. Тийм юм байхгүй. Тэгэхээр өдөр тутамдаа цэцэрлэгч явж байгаа хүмүүс маань цэцэрлэг сурвалж явж байгаа хүмүүс маань С, Д-гээ бол хэрэглэнэ. Гэхдээ жоохон эвгүүдэд эхлэнгүүт нь тунган нэмнэ. Тийм зэрчмээр. Тэгээд байгалийн гаралтай тэр антибиотикуудыг эмийн сангуудаас асууж агаад бэлтгэсэн байж байгаа л тэрийгээс тухайн өвцөн үед нөхөл төвлөрсөн зэрэглэл тэгэл жоохон ханиадны шинж тэмдэг өвцөн үед нь ханиадны шинж тэмдэг дарах юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг авсраад хэрэглэж явхад тэгэл давхар асаргаа суулгаа. Пиц хэмжлэгээ авсрааж явах юм бол антибиотик уухгүйгээр уг нь бүрэн одоо хүүхдээ эдгээд байх боломжтой байдаг байгаа. Тэгээд би бол айл болох антибиотикс татгалзаалдаг антибиотик авъя гэж ороод ирэнгүүт нь тэгэл. Тэгээ жоргуу орж ирэх юм бол бүр стресстэй шүү дээ. Тийм. Яг нэг өөрсдийнхөө нөгөө мэддгээр ингээ эмчилчих гээд идэв шүү дээ. Шууд дарчи боловлчий гээд. Тэгээ угаас ингээ бодохоор бид нар жоохон бахта тэгж антибиотик уудаг байгаагүй тийм. Дандаа ингээл нэг утаал тийм эсвэл ингээл юу чигээд байдаг үлээ. Дандаа л ингээл өөр юмар болгоод байдаг гэсэн тийм. За тэгэхээр одоо та өөрийнхөө хувьд одоо 4 настай охиноо тийм цэцэрлэгт явж байгаа том охиноо яг одоо өдөр тутамдаа за хідээр ямар тунгаар Д өгж ийн, ямар С ямар витаминууд ямар тунгаар өгдөг вэ? За тэгээ өөр ямар зүйлийг ингээд байнга хийдэг вэ? Одоо яг таны арчилгааны аргыг хуалцаач гэвэл. За одоогор өгж байгаа юм нь болохоор мультивитамин байна. Тэр нь болохоор кальцтай, Д-тэй тэгээд олон бусад витаминуудын нийлбэр найрлагатай тийм витамин өгдөг. Тэгээд
жоохон цэцэрлэгтэй яваад нус мусн гойжод эхлэх юм бол шууд цэг нь өгөөд эхэлдэг. Уусамлаар өгдөг. Алиугэрэн зүгж болно ер нь. Гэхдээ ер нь нэг витамин C-ийн үрэл мөрлөгээ байдаг шүү дээ. Тэр бол тийм сайн одоо өндөр дүнтэй, үр дүнтэй витамин биш. Ерөнхийдөө нэг орц найрлаганд нь түлхүү нэг амд оруулах сахар махартай байдаг болохоор үрэл бол тийм үрлээс илүү уусамлаар тэгээс гадны орны Солонгос, Японы төрийн бас нэг ажилтдаг энэ төр хэлбэр байдаг байхгүй. Арай гайгүй өндөр түнтэй 500 зүйтэй. Тэр мэрийг тэгэлж ажиллуулаад өдөр тэт чамаагүй чихэршгэл заримдаа хэдүүлчихдээ шүү дээ. Тийм. Тэгэл цэцэрлэгээс нь ирэхээр нь одоо нэг юм соттой усаар зайлуулдаг хамрын нугаад. Тийм нэг охины цэцэрлэг болохоор өглөө орохт нь угаасаа цаанаас нь содтой усаар зайлуулад оруулцдаг. Тэгээ өглөө орой жоохон нус ихсээд ирэх юм бол хамрын нугаагаа л явуулчихдээ. Тэгэл хамрын нугаагаа л ер нь тэгэл хамар нусгүй цэвэрхэн байхад тэгээд дараагийн хөндрөл рүү очихгүй ер нь дэжгүй дээ. Тэгээ угаасаа тэгтээ цэцэрлэгт 2 наснаас эхлээ яваад эхлэнгүүт эхний нэг за жил ер нь бол угаасаа ноцолтно. Ноцолтол арчилгаа тордлого хийн. Одоо 4 хүрж байгаа. Одоо энэ жилдээс л охин бол айгуу дэжгүй. Тэгэл нэг жоохон устдаа тэглэнгүүт нугаагаал цэгээ өгөөл юмнууд жоохон жижигхэн ханиадны үе ирэх юм бол шинж тэмдэг дарах юмнуудаа өгөөл тэгээ явчихд бол айгуу дэжгүй байгаад байгаа. Эхний жил бол анх цэцэрлэгч явахд бол ноцолцсон тэгэл. Энэ чи хүүхэд ч гэсэн өвддөг гэдэг шиг те. Энэ чи хүүхэд ч гэсэн бас өвддөг л байгаад байгаа юм л та тий. Аха. Тэгээ одоо ингээ өвөлдөө одоо нэг юу яддаг штэ. Та тэрийг үгж боддог. Хүүхдийг одоо ингээ амар сайн дулаал гээл тий. Америкт болохоор ингээ хүүхд амар хүүтэн явуулдаг байхгүй юу? Ингээл нүцгэн мүцг. Өвөл ингээд одоо иймэрхүү болцсон багт чинь л баг юм амьсан дээр нь одоо манайх бол ингээл зузаан амьс өмсгөж байгаа бол ботл өмсгөөл ингээл явдаг тий. Тэр чигээрээ ноолуурчсан. Ингээл бүр дулаалал тий. Ингээл юм болгоноос сэргээлээд идэг. Ерөнхийдөө одоо энэ хүүтний улиралд хүүхдийг яаж хувцлаж тий. Яаж одоо авч явах хэрэгтэй юм бэ гадуур гэдгийг дээр. Яг би болохоор өөр улс орондоо харьцуулах гэхээр нэг бүсчлэл өөр шүү дээ. Хүүтний юу нь бас арай өөр санагддаг байхгүй. Өндөр Монголын хувьд болохоор яалтчгүй Сибирийн хүүтэн орж ирдэг. Маш хүүтэн болдог газар яалтчгүй. Тэгэхээр таар болно. Хүүтэнгээд бүр хэтрүүлэхгүй. Манай ээж ч гэсэн хэлдэг. Хитрхи зузаалаад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол зүгээр тааруулаад одоо чинь манай охины цэцэрлэг чинь 5 алхаал орчдөг. Энэ хоёрын хооронд бол нэг тийж амар зузаалахгүй. Тэгэл тохируулаад нэг амьс өмсүүлээл готлон өмсүүлдэг ч юм уу 2 дахар мохор тийм байхгүй. Тэгэл тааруулна да яг одоо хэдийн хугацаагаар гадаа байх гэж байна гэдэг мэдэгээ тооцоолол тааруулж уцалдаг та. Тэгж нэг амар хүүтэн байх хэвээр нэгэн байх хэвээр ч гэдэг юм уу тийхгүй. Тэгэхээр тийм би одоо л тэр яг өөр дээр ингээ анзаараадсан байхгүй. Хүүхдүүдээ ингээл жоохон өдөрчөнгүүд л амар олон юм өсвөх хэрэгтэй юм шиг санагдаа. Тэгээ бид нар нөө дандаа юм дулаан газар амьдарч исэн болохоор хүүхдийг нөгөө зузаалж одоо нөө агаарт нь тааруулж зузаалж ингээ ерөөсөө сураагүй юм билээ. Тэгээ би өнгөрсөн жилээс одоо энэ жилээс арай гайг болж байгаа. Өнгөрсөн жил бол ингээ утга учиргүй зузаалаад байсан анзаарч байгаа байхгүй. Тэгээ энэ жил болохоор за одоо нэг арай гайг байна. Тэгэхээр нэг өмд нь одоо ийм байхад болно. Тэгж байгаа зузаалахгүй бол эрт нэг зузаалчаар ингээ daarаад бэрэг болоод идэв чинь хүүхдүүдтэй. Тэгээд ах тохиолдлуудыг бас. Одоо чинь манай Монголын цагаар хэцүү л дээ. Сая ингээл цас ороод хасах градус руу очиж буцаад нэмэх градус руу очиж байгаа. Тэр болгон товцоо тохируулна гэдэг амар байдаг шүү дээ. Өглөө нэг өөр, өдөр тарахад нэг өөр болчихдог цагаагаар. Ер нь биднээс амар мэдрэмж авдаг те. Тий. Би тэгс дөнгөс сая хүүтэрхэд тэгж байгаа байхгүй. Өглөө ингээл daарлаа гэл бөө оролт болгоо өмсгөл тараад ирэхт нөгөөдөл нь халууцаа те. Тайл. Тэгээд тэтгэргийн яаж узалц өгч чинь хөлрөөл нөгөө хөлсөөрөө нөгөө нэг жин зохих гэдэг юм чинь болол тэгээд ханаад болох юм. Ханаад янз бүр болчихдог. Тэгэхээр бид нараас угаасаа энэ Монголын цагаагаар тохируулж хувцлах мэдрэмжийг амар их шаардж байгаа байхгүй. Монголын цагаагаар биднээс маш их юм хүсэж байна гэж. За тэгээ одоо хүүтнийхээ
өвлийг одоо ингээд эцэг эхчүүд минь давн тэ. Цэцэрлэг маань ингээд ажил хаялт зарлцсан одоо хүүхдүүд гэртээ байгаа. Тэгээ би бас хүүхдүүдэд харж байгаа. За гэртээ байсан ч бараг зөв юм уу? Яг одоо ингээд нэг хачаа ханаа төрдөг шүү дээ. Яг тэр үе дээр нь бас ингээд зогссон байгаа нь тарахгүй ч дэжгүй ч юм уу гэж бас бодсон. Тэгээд энэ жил ер нь бол өвчлөл гайгүй бага байна гэж бодож байна. Яа тэгэхээр ингээ ажил хаялтаас үүдэлтэй хүмүүсийн хоорондох нэг харилцаа хүүхдүүдийн цэцэрлэг сургууль орохгүй болох нь хоорондын хавьтал энэ төр үүсэхгүй. Ер нь бол гайгүй байж байгаа бах тийм. Энд өнгөрсөн жил манай хэд бол амар ханаа түрээд 11 сараас ингээ 3 сар хүртэл буюу 4 сар ерөөсөд яваагүй. Тэгэхэд гэртээ байхад ингээ ерөөсөө нэг ч удаа түрэх. Тийм харин. Тэгэл би ойлгосон. За ер нь яг энэ гадны л одоо бинээсээ л юм авч тарааж байгаа юм. За яг тэгээд нэг бол ингээ бас тусгаалж бас болохгүй те. Яа тэгэхээр тэр чинь тусах хэрэгтэй юм а тусчиж нүү дархлаан суулгах гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ингээл яг булгаагчийн маань хэлснээр нөө витаминуудаа сайн уугаад гэрийн арчилгаагаа сайн хийгээл тухайн одоо вирустай ч гэсэн тэр орчин руу нь явуулаад юмын тогтоох гэдэг шүү дээ. Дархлааны систем. Хүний дархлаа гэдэг чинь ганцхан нэг С угаад ч юм уу Д угаад ч юм уу тогтцдог юм биш байгаа. Гүн чинь бүхэл бүтэн систем. Хүний эргэтэн тогтолцоо бүхэлдээ ажиллаж иж дархлаа гэдэг зүйл тогтох гэдэг байхгүй. Тэгэхээр тэд нарыг яах вэ гэхээр бүх талаас нь дэмжих витаминээ л хэрэглэнэ. Витаминээ ч юм уу, кальций ч юм уу, Д-гээ ч юм уу, тэгээ С-гээ аль нэгийг нь илүү эсвэл энийг нь хэрэггүй ч гэдэг юм гэж багтуулахгүйгээр л тэнцвэртэй бүгднийг нөгөө л ээжлэлж гэдэг ч юм уу. За одоо нэг энийг нөхч, одоо тэрийг нөхч гэдэг. Тэгжээж тэр дархлааны системийг бүрэн дэмжиж ижил одоо хамгаална да. За тэгээ булгаагчийн маань ээж махал эмч маань болохоор бас яг ийм витамины одоо хэрэглээтэй маш их ингээ биднэрт ярьдаг хүн баггүй юу. Тэгээ би Мая хичээгээ бол бас ингээ подкастнда үнэхээр оруулмаар байгаа. Тэгээ Мая хичээ маань өнөөдөр байхгүй учраас орж чадаагүй. Тэгээ Мая хичээгээ орж ирээд энэ витамины хэрэглээнийг сайхан яриад өгөөсэй гэж бодоод байгаа тийм. Үнэхээр ингээ утгаар нь витамины хэрэглээд ингээ үр ашгийг мэдрээд явж байгаа. Тийм байгаа. Тэгэхээр ингээд залуу насндаа уух тусмаа л тий яг ингээд хөшрөөч гэсэндээ бидний эрүүл мэнд сайн байхад витамины хэрэглээс аягүй чухал юм билээ. За тэгээд төгсгөлд нь ер нь подкаст маань дуусгаж гин. Тэгээд булгаагчаас сүүлийн нэг асуулт нь болохоор таны бодлоор сайн ээж гэж ямар ээжээ хэлэх вэ? За тэгээд та бас энэ ээжээсээ харж исэн одоо сайн чанарууд байгаа шүү дээ. Энэ чанарууд нь л одоо ягаад чи ингээд нөө ээжигээ айгүйх дуурайсан бас ээж ингээд болох гээд байдаг шүү дээ. Бид нар өөр юм мэдлгүй те ингээд ер нь адилхан зан чанарууд гарч ирдэг. Тэгэхээр тэн дээр та ээжээсээ авсан тийм гоё зан чанарууд юу байсан бэ? Сайн ээж гэдэг нь таны бодлоор ямар ээжийг хэлдэг вэ? Амар хүнд асуулт байгаа. Сайн ээж гэж ер нь байдаг уу гэхгүй. Би болохоор ер нь бол бүхэл одоо хүмүүсийг сайн л гэж бодож ээжүүдэг гэх юм уу да. Яг тэр угаасаа л үр хөвгтөд төрүүлсэн тэд нарыг асарч хамгаалж өсөж том болоход нь дэмжиж тусалж байгаа хүмүүс учраас бүтээрэл хичээж байгаа, сайн болох гэж хичээж байгаа. Угаасаа бүх одоо хүмүүс төгс сайн гэж байхгүй те. Бүтээрэл хичээж байгаа хүмүүс л байгаа гэж боддог. Тэгээд манай ээж чи их тийм зөөлөн хөөн тэгээд яг надрахуу тийм бас дотог шүү. Тэгээд яг тэр ээжийнхэн угаасаа бүх юм дүүрээс юм хүмүүс ч хэлдэг. Сууж байгаа, харж байгаа, хөдөлж байгаа бүх юм нь яг ингээд нэг гинт харангуут яг маяг цагдаад байна ч гэх юм хүмүүс. Тийм ер нь тэгээд ээжийнхэн тэр яг тууштай, төвчээртэй зангал илүү сайн хөгжүүлж явахыг хичээдэг. Тийм тэгэл тэр төвчээр надад бол төвчээр гэдэг зүйл бас нэг тийм сайн байхгүй. Тэгээ тэрийг сайн байлгах юм бол тэгээд сайн ээж рүү төгөх юм болоо да. Төвчээртэй ээж ер нь л сайн ээж баха гэдэг юм дээр хэлж штэ. За тэгэхээр нөө таны төрөх үед нөө маягч маань байхгүйсэн шүү дээ. Америкт төрөх хугацаагаар очсон байсан. Тэгээд хэдэн жилийн дараа сая одоо саяхан урьж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг оноороо бодох юм бол 6 жил шахав. 5 жил 5 сарын дараа ч л ирсэн. Тэгэхээр жирэмсэн байхад ч бүр байгаагүй шүү дээ. Угаасаа ингээ бүх зүйлсээр. За тэгээ сая одоо ингээд
ээж ирээд тэгээд ээжийн хажууд жирэмсэн баг те ээж байхгүй хахад ингээд жирэмслээ төрөхтэй ямар мэдрэмжүүд ялгаатай байсан бэ. Тэгээ ер нь бол яг ээж байхад амар түшигтэй тэмлээ. Бүх юм дээр ингээл туслаад би ч одоо тэгэл гэртээ идэж явж байгаа хүн байгаа шүү дээ. Тэгэл ээж хоол унд хамаг юм ба. Хийгээл эрхэлжил төрж байгаа да. Төрж энэ. Тэгээд нэг юм ээж болоод хүмүүс айгу ээжигээ ойлгохдаг бас их ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр чухал үедэд яг ингээд заримдаа хажууд нь байх боломжгүй. За магадгүй зарим хүмүүсийн ээжүүд байхгүй те байх ч үе байна. Тэгээд ингээд тэр үед эмэгтэйчүүд манаас юм эмзэг болцсон байдаг үе нь байгаад байгаа те төрсний дараа. Тэгэхээр ингээд ялтчгүй юм ээжигээ санах, ээжийн хайр халамжаар дутах ингээ үе нь байгаад идэг. Тэгээд тийм учраас одоо үнэхээр ээжүүд нь байх боломжгүй байгаа хүмүүс ахын бол бас тэр нэг халамж тусламжийг үзүүлж чадахтай хин нэгнээс бас ингээд тусламжуудаа аваад яваасай гэж бас бодоод идгийн. Тэгээд би болохоор яг тэрний ялгааг амар сайн мэдэрсэн. Эхний хүүхэд дээр яг ээж төрөөд 20 хоногийн дараа ирсэн байхгүй юу. Тэгээд тэр 21 хоногт ингээд нөхөр бүтээр бүр арчаагаа алдсан байжсэн. Тэгсэн чинь ээж ирээл шууд ингээл хоол ундаа хийгээл те. Яг ингээл амар гоё хоол унд идээл. Тэгээл шууд ингээл хүүхдийг өглөө битээр өөртөө шүнжэнгөө ингээл нацалтаал тэгээл үүрээр ээж авч гараал ингээл салхилуулчаал орж ирэхэд нэг хэдэн цагийн орой авдаг те. Тэгээ тухайн үед бол ээж нэг 3-7 хоногор л очсон. Тэгэхэд бол надад амар том ингээд тусалж исэн. Тэгээд нэг юм за би нэг ээж байж чадах юм байна гэдэг итгэл орж ирсэн гэх юм уу. Тэгэхгүй бол яг ингээд би яг хин юу болчихваа те. Манай хүүхдээс ийм эрт төрөөд ингээ ямар ч нэг бэлтгэлгүйсэн чинь ингээ гараад ирсэн учраас анхны хүүхдэрээ тэгжсэн. Тэгээ хоёр дахь хүүхдээр ээж угаасаа ирч чадаагүй. Тэгээд яг хуу туршлагатай тулдаа ингээ болгож исэн. Тэгэхээр яг юм анхны төрөлд ялангуяа энэ бүх юм шинэ болохоор те хүнд ингээд амар хэцүү байгаад идэв шүү дээ тий. Анхных тэр яг ээж байхгүй ёо ээж байсан бол гэж бодогдчихсан мэт. Гэхдээ би дүүтэйгээ яг зэрэг жирэмслээд 18 хоногийн зайтай л турсан. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг дүлгөөнөө чинь надад бол ээж шиг тустай тэмтэй байгаа юм чи тий. Яг туршлага. Дүү бол дүүгийн хоёр дахь төрөлт байсан учраас тий. Дүлгөөнөө бол үнэхээр маш тустай тэмтэй байсан. Тэгээд анхных дээрээ ер нь бас гайгүй тэгээд ээж маань хол байсан ч гэсэн тэгээд нэг тэгж дүү бас стресстэй бас гайгүй байсан болов. Тэгээ одоо л яг ясаа ээж байгаа болохоор би бол баяртайгаа. Өөр нэг сайхан жаргалтай байгаа шүү дээ. За тэгээд булгаагчтай ингээ сайхан эрүүл амарчхыг өрөөй. Тэгээд үргэлжлүүлэн эрүүл сайхан байж байгаа. Хүүхэд нь бас эрүүл сайхан төрөөд те. Сайхан амарчаарай гэж хүсэж байна. Тэг өнөөдөр гоё сэтгэлийн нээж ярилцсан ихтэй баярлалаа. За баярлалаа. Тэг би ч одоо нэг яриамуудтай өөрийн мэдрэмжээр илэрхийлэхдээ муу юмрчсан хүмүүстээс жоохон ч гэсэн үлдэх юм ирсэн бахаа гэж найдаж байна. Баярлалаа. Тэгэхээр нөө энэ подкаст маань оролцохгүй гэж татгалзаж байгаа хүмүүстэй хэлгээд байдаг. Тэгээ хүн болгоны түүх бол ингэ онцгой тий. Хүн болгон ингээд бие биенээсээ хин нэгэнд ингээд хэрэг болох зүйл амьдралын бичлэг дотор нь байдаг шүү. Тийм болохоор дараагийн удаа хэрвээ таны подкастнда орвол ямар нэгэн надад яриад ахын байхгүй гэж битгий бодоорой. Яагаад тэгэхээр хүн болгоны туршлага амьдрал өөр учраас хүн болгоноос гой зүйлийг сурдаг. Тэг өнөөдөр булгаагчээсээ жирэмслэлтийн хордлогоос үргэлжлэн сэргийлэх тухай суралцлаа тий. Тэгээ эмзүүчийн зүгээсээ одоо дархлаагаа сайн дэмжиж хүүхдээ арчлах талаар бас гой зөвлөгөөнүүдийг өгсөн. Тэгэхээр эдгээр зүйлүүд бас хэрэгтэйсэн бахаа гэж найдаж байна. За тэгээ дараагийн дугаараа уулзтлаа. Баяртай.